Самацхан гүндэнд өнөөдөр мэндийг хүргэе. Анигийн YouTube сувагтай хамтаагаад баярлалаа. Тэгэхээр шинэ бичлэг оруулаагүй нэлээд удсан байна. Тэгээд Instagram-аар бичсэн асуусан бүх хүндээ баярлалаа. Энэ удаагийнхаа бичлэгээр би What's in my bag видео хийхээр шийдсэн байгаа. Өмнө нь хийжсэн What's in my bag видеогоос мэдээж амьдарч байгаа газар, хот, одоо хийж байгаа ажил өөрчлөгдсөнтэй холбоотой мэдээж доторх зүйлс нь гэсэн нэлээд их өөрчлөгдсөн байгаа. Тэгээд дээрэс нь бас илүү сонирхолтой концептээр хий гэж бодлоо. Юу гэхээр зүгээр байгаа цүнхнээсээ одоо дотор байгаа эд зүйлсийг гаргаж үзүүлэхээсээ илүүтэйгээр хамтдаа бүгдээрээ миний шинээр авсан цүнхийг дүүргий гэж бодлоо. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол юмнуудыг цуглуулна гэсэн үг. Тэгээд бүгд миний яг өдөр тутамдаа хэрэгэлдэг. Ялангуяа ажилдаа авч явдаг, өдөр тутамдаа авч явдаг зүйлсүүд бүгдээрээ байгаа учраас илүү сонирхолтой байх болов үргэлжлүүлэн хандаарай. За тэгээд мэдээж цүнхнээсээ эхлэе. Би болохоор яг юу хайж байсан бэ гэхээр өдөр тутмын ажилдаа барьцгаар тэгээд нэлээд багтаамж заатай аман том карма ихтэй. Гэхдээ карманууд нь одоо юу гэдэг нөгөө уймраа юм шиг ингээд эн тэнг биш, зүгээр том карматай. Тэгээд олон янзаар зүүж болдог. Ажилдаач хэрэгж болохоор дээрэс нь аялж байхдаа бас зүүж болохоор тийм өөрөөр хэлэх юм бол яг өдөр тутмын болон аяллаа болчдөг юм хувирчдаг гэх юм уу цүнх хажаас. Одоо та бүгд харуулъя. Энэ болохоор Balenciaga branding Rodeo баг байгаа. Medium size. Тэгээд одоо гаргаад харуулхлаар та бүр жоохон гайх бах имээ цүнх шиг харагдаж байгааз. Ямар ч онцгой зүйл байхгүй. Нэг тийм дөрвөлжин зүгээр нэг уут дээр бариултай. Гэхдээ энэ цүнхний хамгийн гол юм нь юу вэ гэхээр одоо ингээ онгоолгоод харах юм бол тадам ийм багтаамжтай. Тэгээд богино олон уртаар зарах боломжтой. Одоо энэ цаасын дараад үзэх бол мэдээж би өөрөө дадлаад үзсэн байгаа штэ. Ийм багтаамжтай цүнх байна. Тэгээ хажуудлууд нь сундаг, бас их хөлдөг. Бүрэн онгоох юм бол ийм байдаг. Тэгээ хамгийн гоё юм нь арда бактом 2 юм. Accessible карматай. Тэгээд дотроо болохоор compartment 1, compartment 2, compartment 2 нь арда ийм том цэглэхэнтэй карматайгаа. Тэгээд Balenciaga-гийн 2024 онд гарсан хамгийн popular цүнхнүүдийн нэг. Тэгээд нэг хэсэг Rodeo bag бүр олдохгүй байсан. Тэгж аваад дахиж restock хийгээд тэгээд цагаан хар хоёроос нь бодож байгаа. Мэдээж аялалд бас ашиглах байгаа юм чинь хар өнгийг нь авсан байгаа. Тэгээд энэ цүнх нь өөрөө 4290 дээр нэмхэн такс гэсэн ийм үнэтэй байсан байна. Тэр цүнхээ хамтдаа бүгдээрээ стайл хий. Надад болохоор юм 2 сет charm байгаа. Ингүүд нэг нь цагаан, нөгөөх нь харахгүй. Хар цүнх юм чинь энэ цагаан нь контрасттай юм уу гэж бодоод. Гэхдээ энэ яг ажлын цүнхэнд гэхээр арай жоохон өгчөг болчиход байгаа. Уул нь энэ 2 юм тусдаа charm байхгүй юу? Гэхдээ магадгүй энэ нь илүү стил нь арай зохих юм шиг байна. Энэ болохоор Tambourines-ийн ийм гав байгаа. Залуучуудыг гавлдаг гав. Энэ болохоор гарын тосны ийм суурахгүй. Тэгээд энэ нь өөрөө ингэж нөгөө дарагдаад гарч ирдэг гарын тос. Evening Glow гэдэг special edition өндөр нагаа. Тэгээд энэ өөрөө ингэж бугуурчлагддаг. Тэгээд энэ нь болохоор юм spikeтай. Нэлээд тийм зөвүүн орсоор бол дерс гэдэг шүү дээ. Тийм стилтэй. Тэгээд энийг болохоор энэ талтаа угаасаа энэ цүнх маань нэг юм юу тагаа түлхүүрний осор байхгүй. Тэгэхээр яг тэр талаас нь албаар ингээд унжуул болвол олон талаас нь юм унжуулчихлаар жоохон санаа харагдаж магадгүй. Бүр ингэм ээ. Уул нь эндээ юм давхар галцаад байгаа байхгүй юу? 2 charm зүгж болохоор. Гэхдээ энэ өөрийнх нь keychain-аас энийг
нэг үзүүрийг ашиглаад одоо өөрөөр хэлэх юм бол түлхүүрнийх нь осор нь ингэж унжин тэнгүүд нөгөө үзүүрээс нь болохоор чармуудаа уйчвал гоё санжигнаад нэлийн урт гоё харагдах юм шиг байна. Жишээ нь ингээд хараа. Тадаа. Гэтэ энэ жоохон ганцтаад байгааз ганцтай чин ганцаардаад байна. Тэнгүүд нь өөр бас юм хөөрхөн бантаг байгаа. Нэлийн тийм мини стил гэх юм уу? Яг нэг ерөөхдөө стил нь надад зохиод байгаа. Энийг яагаад зүгээд тэгээд дээрэс нь ийм гоё зурх байгаа. Энэ бүр яг энэ нэг Tambourine-ийн accessory амар тийм комплимент хийж байгаа. Хамтдаа авч байгаа гинэ Солонгосоос хамтдаа авч ирсэн. Энийг болохоор эндээс зүчи. Ээж гайгаад тэгээд эндээс хэрэг одоо түлхүүрээ зөөхөр бол түлхүүрнүүдээ ч юм уу өөрийнхөө гоё тийм бас зөвөн бомбруш ч гэдэм үү тийм хүмүүстээ зөөж болно. Ингээд цүнхээ өөрөө болгоод барьж байгаа байхгүй юу? Харин доторх юмнуудыг одоо хамтдаа хий. Стил нь одоо уртлын ам нь ингэж онгорхоо байх зорилттой. Яг тэгэхээр эндээ бас нэг төгжээд байгаас энийг ийш нь дагуулж оруулаад ард нь бол нэлээд хэрэгтэй юмнуудаа одоо мөнгө төгрөгч гэдэг юм уу тиймэрхүү юмнуудаа хийгээд урталт нь болохоор хамгийн ойрын хэрэглээний юмнуудаа хийгээд ингээд аваа юм гэсэн. Тэгэхээр юм зөвүүн стил гарч ирж байгаа. Ялангуяа charm октод дэмжүүлэх юм бол юуны төрөнд мэдээж машины түлхүүрний маань машины түлхүүр тэгээд энэ ажлын холбогдлолтой сейфний түлхүүр байна. Арын хаалганы түлхүүр байна. Дээрээс нь бас флаш байгаа. Бүх юм iCloud-тай одоо cloud системтэй холбогдоогүй бас флаш хэрэг болдог. Энэ түлхүүрний сет нь байгаа. Энийг мэдээж хамгийн байнга авах юмнууд юм чинь урталт нь хийжээ. За гар утас болохоор iPhone 14-ийг одоо барьсаар байгаа. 14-ийн камерт амар дуртай. Тэгээд ийм mirror case-тэй дээрээс нь ийм одоо holder гэх юм уу? Тэгээд ring holder гэж ярьдаг шүү дээ. Тийм барьдаг юмтай байгаа. Тэгээд энэ нь зөвхөн барихад зориултгүй бас дээрээс нь юм үзэх юм бол ингээд тавьчихдаг. Хажуу талаар нь үзэх юм бол басгоод бас ингээд тавьчихдаг. Ийм бүрхэн бомбруш байгаа. Сөүлээс авч ирсэн. Тэгээд энийг бас Instagram-аар бичвэл Монголоос ханаас авч болох вэ? Зааж өгч болно. Тэгэнгүүтээ wallpaper нь болохоор мессежтэй түр холболч. Энэ болохоор wallpaper нь болохоор манай дүү бит хоёрын сүүлд Лондон авсан зураг байгаа. Тэгээд шинэ оноор авсан зураг байна. Тэгээд гар утсаа мэдээж ойр орох авах юм чинь миний бодлоор бол энэ артлын 2 том крем байгаа шүү дээ. Энэндээ ингэж хийж үлээг хоргоц. Тэгээд өөрийнхөө цэжин талдаа ингээд өөрөө явах юм бол уцаагаас аваад хүнтэй харилцаад айгүй амар. Ийм байна. За тэгэнгүүтээ мэдээж гар утсыг дагалдах аксессуар, power bank. Энийг болохоор нэг том арга хэмжээнд татсан чинь миний батарей дуусгаад тэгээд нэг ширээн дээр нэг ингээ хүлээ авалтан дээр суужсэн залуу анзаарсан. Тэгээ карманаас гаргаж өгөнгүүтээ надаас буцааж аваагүй. Тэгээ өөрөө төрүүлээд явсан байсан. Би танихгүй байсан болохоор буцааж өгч чадаагүй байгаа. Гэхдээ энэ Amazon дээр зардаг Podoro гэдэг юм юу юм бэлээ? Power bank юм бэлээ. Энийг болохоор арийнхын карманд хийжээ. Арийнхын том карманд. За тэгээд бусад ажлын холбогдлолтой юмнууд гэвэл мэдээж бал банк бал аваад яваад сурцсан гэх юм уу? Өмнө нь нөгөө нэг хийжсэн ажилтаа маань холбоотой сэтгүүлч ажлаас учраас мэдээж бал авч явж сурсан байгаа. Тэгэнгүүтээ энэ болохоор манай Bloomberg-ийн маань Bloomberg-ийн ойгоор надад өгсөн Bloomberg Philanthropies гэдэг 40 жилийнх нь ойтой холбоотой ийм гоё дэвтэр байгаа. Philanthropy буюу одоо сайн үсгийн салбарт би одоо ажиллаж байгаа учраас яг надад зогсон дээрээс нь миний өмнөх түүхтэй буюу Bloomberg-тай маань холбоотой дэвтэр учраас явж байгаа. Тэгээд бас жоохон цаас учраас халтар болоод байгаа. Гэтэ яг өдөр тутамдаа ингээ аваад тэмдэглээ хийж хахад дээр нь юм бичихгүй байсан ч гэсэн хүн ер нь дэвтэртэй хахад айгу гоё санагддаг. Жоохон old school гэх юм уу. За тэгээ бас нэг ажилтай холбогдлолтой юм нь болохоор надад нэг юм силикон ингээд ус нэвтрдэггүй
нэг юм уутаага уул нь снакны утахгүй снак авч явдаг. Гэхдээ энэ болохоор миний ажлын холбогдлолтой одоо рецептүүд буюу баримтууд дээрээс нь хүмүүсүүдийн бичиж өгсөн чек байгаа. Тэгээ чекийг бол маш сайн хадгалж гарын хэсэг гэмтээхгүй байжгаад уншуулах хэрэгтэй байдаг. Тэгээд нэг хүний зүйлд танилцсан хүний ажлын шугамар танилцсан хүний нэрийн утас байна. Тэгэхээр иймэрхүү зүйлнүүдэд би бас дэвтэртэйгээ хадгалаа авчдаг. Тэгээд байнга гаргаж ирээд хэрэглээд авахгүй зүйлс учраас арын карманд нь хийжээ. Тэгэнгүүтээ мэдээж миний төрөвч байгаа. Төрөвч маань болохоор Chanel-ийн Caviar Skin Classic карт холдер байгаа. Энд болохоор юу байна? Монголын TDB төгрөгийн валютын карт байна. Amex карт, credit card, Chasing credit card. Тэгээд мэдээж ID миний нэрийн хуудас байна. Тэгээд Costco card Америктагаа бол Costco card хэрэг болдог. Тэгээд бусад дэлгүүрүүдийн gift card-ууд байна. Гэр ахуйн дэлгүүр байна, Target байна, Whole Foods гэх үнэний дэлгүүр байна, Starbucks-ийн gift card байна, Ala Yoga-гийн gift card байна. Тэгээд энэ бас гэр ахуйн дэлгүүрийн дэлгүүр байгаа. Энэ болохоор Ballet буюу машин парклж өгдөг компани Black Card. Энийг болохоор хаанч аваад машин авчингууд өмнөөс чинь машины чинь өнгөө парклаад өгдөг тийм membershipтэй карт. Тэгээд мэдээж багахан хэмжээний кэш байгаа. Цайны мөнгө өгдөг учраас энэ хэдэн $80 байгаа мó. Кэшээр аваад явж байна. За ингээд төрөвч маань бол баг бүх юмын таад үзүүлчлээ. Ойрхон хэрэгэлдэг гэсэндээ арын карманда хийжээ. Яагаад тэгэхээр бас гомжуул гэж бодоод арийнхаа ийм цахилгаантай кармууд байгаа шүү дээ. Эндээ хийжээ гэж бодож байна. За тэгээд мэдээж нарлаг Sunny California буюу нарлаг Калифорнид амьдарч байгаа учраас ийм нарны шил байгаа. Энэ нарны шил нь болохоор Gentle Monster. Айгуу тийм энгийн хар ийм талан нүртэй тэнгүүтээ барын ирээн ийм хар бор арамтай. Тэгээ надад өрдөөсө бор арамтай шил байдгүй байсан юм байлээ. Энэ харагдаж байна уу? Toad гэдэг загвар юм байна. Энэ өөрийнх нь шилнийх нь юу н амар том байгааз клат нэг баг өөрөө клач юм аашин цүнх юм аашин. Тэгэхээр энийг бол цүнхэндээ авч явахгүй. Надад арай өөр ийм хатуу жижиг нарийнхан юм юу байгаа. Хайрцаг байгаа. Тэгээд авчирыг авч хийнгүүтээ бидний шилээ ийшээ хийчихье. Энэ хамаагүй жижиг юм байгаа. Энэний баг 2 дахин жижиг юм аашин. Тэгээд энийг болохоор цүнхнийхаа урталт хийжээ. Яагаад гэхээр нарныхаа шилийг ойр авч зөөх шаардлага гарч магадгүй учраас ойрхон гартаа ойлгохгүй ойрхон байлгана. За тэгээд хувцасны хог авдаг юм. Ерөнхийдөө юу гэдэг нөх амар үнэтэй цаатай хувцас өмсөхгүй ч гэсэндээ хувцас амар цэвэрхэн өмс их юм бол хүнд төрүүлж байгаа сэтгэл ч их айгуу гоё яадаг те. Тэгээд өснөөс нь алдцсан. Ингээд явж яснаас юм жижиг юм аваад явж ясан хамаагүй дээрээдэг. За тэгээд гар уруутгагч байна. Энэ болохоор ийм чипэгтэй өнөртэй санитайзер байгаа. Бас нэг ганган санагддаг юм гэвэл Chanel-ийн Lift гэдэг гарын тас байгаа. Тэр айгүй хөгтөд энийг цүнхэндээ авч явдаг. Гэхдээ нөгөө нэг цагааны айгүй хэрэглээд байдаг. Би болохоор энэ хартан дуртай. Цагааных нь өндөр нь нилээн. Би өндөрэнд амар имзэг. Тэгээ цагааных нь өндөр нь надад зөвхөсөө хизэж таалагдж байгаагүй. Харин болохоор айгүй гоё дэгжин өнөртэй санагддаг. Тэгээд энийг манай хайрт найз Заяа маань надад бэлгэлсэн. Энийг цүнхэндээ авч явах тууштай урталт нь хийжээ. Тэгэхээр одоо үшээ энэ цүнх амар их юм оруулсан байгаад тэнгууд энэ зүгээр талан заяа гэж байгаа. Мэдээж өдөр тутамдаа байнга хэрэглэдэг нэг зүйл бол нэмэлт бүтээгдэхүүнүүд байгаа. Dot supplements те витамин, омега гэх зүйлсүүд байгаа. Өглөө ерөнхийдөө гарахдаа яг өдрийнхөө тунг уучдаг хэрэгтэй юмнуудаа. Гэхдээ зарим нэг витаминууд одоо нэмэлтүүд жоохон тийм үдээс хойштой юм уу орой уух одоо залттай байдаг. Жишээлх юм бол магнезиум унтахаас өмнө тэгээ унтахтайгаа төхүүлээд уудаг юм уу тиймэрхүү зүйлсээ би ойрхон авчдаг. Хэрэг гадуур орой олох шаардлага гарах юм бол тэрийгээ цагаарлахгүй уучнаа гэсэн үг.
За энийг болохоор бас уртлахын карманд ичдөө. За тэгээд мэдээж эмэгтэй хүүхд юм чинь гоо сайхныхаа юмнуудыг авч явахгүй байж болохгүй. Энэ болохоор жижигхэн юм хөрхөн авчаар байгаа. Амар чанга бацдаг. Энэ уул нь dollar store буюу долларын барааны дэлгүүр байхгүй юу? Тэгээ энэ миний үсийг баргийн авчаар бадаж дэлдэггүй. Энэ нэстэ амар чанга бацдаг. Тэгээд өөрөө амар компакт жижигхэн маа. Тийм болохоор авч явах туфтаа. Тэгээд хоёр янзын үсийн болт байна. Нэг нь энэ бол айгуу чанга мөр гаргана. Энэ болохоор мөр гаргадаггүй юм бий байгаа. Авчаар байгаа. Тэгээд энийг артлынхан карманд хийчээ. Байнга авч явахгүй юм чинь. Байнга хэрэглэхгүй юм чинь. Тэгээд дээрэс нь нүрний мист байна. Энэ болохоор Dara Body Refresh гэдэг брендинг hydrating mist гинэ. Цүнхний авч явах нэг компакт баггүй. Өнөөдөр компакт гэснээс би нэг юм цүнхэнд ингээд задгаа яваад байдаг жижиг юмнуудаа хийгээд нэг юм жижигхэн торон юм ясын авсын бас нэг торон байхгүй бол дотор нь юу байгааг мэдгүй хайгаад байдаг штэ. Энэ болохоор гаднаас нь хараад амар юм уу гэд дараагийнх нь орох юм нь нүдний засагуур ааны юм чи мэдээж нүдний засагуур заавал байх ёстой. Тэгсэн чинь одоо үед болохоор нүдний засагуур чинь юм шүүгэр биш юм хавтгаад идэлт болсон юм байна л ш. Нэг нүдээ хатахгүй гэд тэгээд энэ юм ирсэн нэг тэгээд нилээ эвтэх юм байлаа. Энэ болохоор Sustain Ultra гэдэг ийм брэнд аа. Энийг болохоор мэдээж бүх эмчнэр best brand гэд зөвлөдөг. Бас уруулын энэ болохоор Lip Essence гэж солонгосоос сүүлээс авч байсан ийм нэлийн зөөлхөн гоё тийм Lip Essence байгаа. Гэхдээ дээрэс нь бас би юу хэрэглэдэг вэ гэхээр Laneige Lip Sleeping Mask нь бүр addict хамгийн popular ягаан өнгийн нэр шиг хийжээ. Бас нэг ийм бас бал байгаа. Энэ болохоор нэг 10 жилдээ биднээс ингээд нэг олон өнгөтэй байдаг гэсэн бал шиг байгаа. Тэгсэн мөртлөө энэ нь makeup. Энэ болохоор нүдний хар харандаа, нүдний бор харандаа, хөмсгний харандаа. Тэгээд энэ болохоор юм glitter буюу ингээд нүднийхээ үзүүрт идэг саахгүй. Тэгээ энэ дөрөв ингээд компактлсан аялалд авч явахыг зориулсан Pen Pal гэдэг ийм брендинг юу байгаа. Харандаага цэнгэлхийн тулд ингээд эргүүлээд гаргаад ирдэг. Хөрх маа. Энэ дотор хийчээ. Тэгээд дээрэс нь eyeliner байна. Энэ болохоор Fenty Beauty-ийн long wear eyeliner. Нэ. Бас нөгөө хувцснаас янз бүрийн утас мутас янз бүрийн юм унжаад байвал гэдэг юм жижигхэн цаасны хааж авч явдаг байгаа. Бас дээрэс нь хөл холгуул blister cushion арс шиг нэг юм байдаг штэ. Эднүсэг авч явахгүй бол бас өсгийтэй гутал өмсөх туртай. Уул нь Америкт ажилдаа баг өсгийтэй гутал өмсдөг хүмүүс байдгүй л дээ. Гэхдээ би офисоо одоо уулзж байгаа хүмүүсөө ч юм уу үйл явдлаа хүнлээд аягүй өмсдөг. Тэгээд тийм болохоор хэрэгтэй зүйлс юм аа байдаг. За тэгээд энэ юм жижигхэн пауч бэлтжлээ. Энэ унтаа болохоор гарталтаа хичээ яа гэхээр баян хэрэглэхгүй ч гэсэн авч явж явах юм бол харин Mary Poppins-ийн маань ууд бас хэвээрээ байгаа. Өмнөх What's in my bag орсон London branding ийм бас ийм хэрэгслүүд, эмэгтэйчүүдийн хэрэгслүүд маань энэ дотор байдаг. Тэгээд Advil өвчин амдаагч байна. Тэгээд энэ болохоор жиг бөглөөгч. Тэгээд энэ болохоор хамрын гаа нөгөө Аз гаа гэдэг штэ. Носмос гоожод байвал төрөгчдийн зүгээр энгийн шахны лент байна. Дээрээс нь эмэгтэйчүүдийн өдөр тутам байна. Тэгээд энэ болохоор нэг ширхэг Teraflow. Гинт бас онгоцонд явж байгаа ханаад хүрэх гэдэг юм шиг санагдаад байвал газ халуус тэндээс аваад уучгаар ийм хөргөн пауч маань бэлэн явж байгаа. Энийг арийнхын карманд ингээд хийжээ. Хоёр дахь кармандаа хийгээд байгаа шүү дээ. Бас нэг юм хөрх юм байдаг шүү дээ. Энэ болохоор за өдөр жишээ нь ингээд ажлынхантайгаа солонгос хоол идлээ гэж бодъё. Тэгсэн чинь үдээс хойш нь чухал уулзалттай байвал ингээд амар кимчиж юм уу те эсвэл айгүй кофе уусан амныхаа үнэртэй ингээд хуралд орж хүнтэй ярилцах айгүй онцгүй санагддаг. Надад өөртөө тэгээд санагддаг эвгүй дээ. Тэгээд ийм бүрхэн Crest гэдэг брэнд байдаг да ам зайлдаг, Scope гэдэг ам зайлагч хийдэг. Omo хийдэг. Тэдний ийм явуулын шидний сар байдаг.
Тэгээд таадаг бадлж үзүүлээ. Энэ дотор ингээ хоёроор байдаг. Ус сэргэлгүйгээр хамаа ингээд угааж болдог. Гэтэ би яг хуу байнга 0 ороод устаа хэрэглэх туртай л да. Энэ болохоор хил цэвэрлэгч нь хүртэл арталт нагаад энэ урдаа болохоор он байгаа. Тэгэхээр аваад явж байгаа айгүй бэлтгэлтэй гоё санагдаад идэв. Тэгээд энэ бол заавал одоо сүүлийн үеийн цонхонд явж байгаа. Тэгээд бас амны хүндийн эрүүл мэндтэй холбоотой юм уу? Propolis байгаа. Энэ болохоор цацдаг propolis буюу дархлаас сайжруулах зорилттой ийм зүгийн propolis. Энэ болохоор юу гэхээр одоо жишээ нь ингээд хоолоо хуурай оргоол ханаад руу гээд байгаа юм шиг санагдаад айсгол айгүй их ярьсан үед ингээд хоолоо цуцаал ядраал хуурайшаал сайн унтаагүй бас өглөө нэг тийм ядарсан хоолойтой сэрдэн штэ. Тийм үед зөвхөн дархлаа дэмжих биш зөвхөн бас хоолоогоо чиглэх айгүй гой зөвлөх зорилгоор цацаж болдог юм амар гой чихэр амттай propolis байгаа. Тэгээд энд хүүхдүүд айгүй хэрэгэлдэг ханаадны улирлаар юм уу сезоноор бас нөгөө нэг урьдчилан сэргийлэх маягаар ээжүүд айгүй авч өгд юм байлээ. Гэхдээ энийг өдөртөө 4 хүртэлх удаа цацаж олдог ийм спрей байгаа. Энийг аралтаа хийж. За тэгээд анил болсон хойно хоол идэх туртай. Хоол идэхээр асгад тутгана хувцсан дээр. Тэгээд Tide to go буюу яаралтай толб барилга гэж байгаа. Тэгээ энэ бол толбыг энэ тэр доор нь бол арилгадаггүй. Гэхдээ ингээд жишээ нь ингээд нөгөө одоо тостой юм унлаа гэхэд энийгээр ингээд дарцсан байхад ингээд арчсан байхад дараа нь хийм цэвэрлэгэнд өгөхөд юм уу өөрөө угаахад бол маш амархан нөгөө тос нь шингэхгүйгээр арилгах магадлалтай байдаг. Тэгэхээр энэ паник бас авч явах тууштай. Хоол хүнс гиснээс миний энэ яг өмнөх цүнхнээс гарч ирсэн снэк гэж юу. За мэдээж бах. Тэгээд энэ болохоор Smart Sweets гээд 3 грамын сахартай сахар багтай эрзэний чихэр. Тэгээд өмнө нь идчихэл лагаал ингээд онгорхоо ирсэн юм шиг байна. Урамлын гаралтай глютенгүй юм чихэр ахгүй. Тэгээд эдэс дөрөхгүй бас дээрээс нь сахарын ингээд нэг чихэр идмэр санагц үедээ ганцыг юм уу хоёрыг идчих юм бол айгуу гоё. Snack урагшин ижээ ойрхон. Тэгээд энэ болохоор Kind гэдэг брендинг Protein Max 20 грамын протеинтэй одоо TJ-ийн ийм бар байгаа. Манай жимний багш ерөөхдөө протеин хамгийн багадаа өдөрт 20-ыг нэмэлтээр аваарай гэсэн учраас 20 грамын протеинтэй авсан. Peanut буюу газрын самбарны амттай. Тэгээд дандаа бас чихэртэй юмар өлөө дарах амар хэцүү байдаг. Тэгэнгүүт ийм Ritz гэдэг хүүхдүүдийн 10 жилийн хүүхдүүдийн ланчандаа авч явдаг ийм бяцлагтай ийм бичээн байгаа байхгүй юу? Энийг аваа явж байхад ингээд ял задлаад 5 шиг 4 шиг бичээ ингээд идчихээр айгүй хөр хөвгөл дартыг. За тэгээд төгсгөлт нь Lado модон чихэр байгаа. Энэ болохоор Америкийн алдартай Seas Candies гэдэг брендийнх. За монголоор бол Iris гэх юм байна. Шоколад модон чихэр гэхээс илүү Iris-эн чихэр байгаа. Иштэй. Тэгээд энийг бас зөвхөндөө хийж яг л энэ зүйл өмнөх цүнхэнд байсан учраас яг тэр чигээр нь тэгээд дээрэс нь бас яг байнгын өдөр тутамдаа авч явъя гэвч чаддгүй байсан том юмнуудаа ийшээ хийлээ. Цүнх маань хідээ ил болж үзэх үү. 2 хил 400 болсон байна. 2 хил 400 зүгийн том цүнхтэй явах нь 10 жил нүг амар хүнд цүнх өөрөө явдаг байсан шиг л байх юм. Гэхдээ хамгийн гол нь энэ дотор бүх essentials бүх хэрэгтэй юмнуудаа оруулсан. Тэгээ би сая бас бодлоо. Энэ болохоор шинэ ээжүүдэд бас айгүй гоё цүнх байгаа. За тэгэхээр нөгөө diaper одоо нөгөө тосмос юмнуудаа ингээд хийчих юм бол айгүй хөрхэн stylish. Имгэлтэлэг нэг тийм амар ugly биш. Тэгсэн мөртлөө айгүй classic. Ямар ч төрлийн спорт хувцсан дээр ч зохион минийх шиг одоо өдөр тутмын ийм хувцсан дээр ч бас арай ганга хувцсан дээр ч гэсэн тохиохоор юм цүнх байгаа. Энэ удаагийнхаа What's in my bag видеог энд хүрээд өндөрлөе. Тэгээ хамт байсан та бүгдтэй маш их баярлалаа. Асуух зүйл байвал над руу санаа зовлтгүй DM-ээр бичээрэй. Тэгээд надтай холбоо барих хамгийн зөв сувг бол Instagram аны доогуур зураас MUN мөнхөт гэдгийн мөн доогуур зураас байгаа. Хэд удахгүй үлзээ. Баярлалаа.